Манан бүлэглийнхэн тусгаар тогтносон Монгол улсын иргэнийг эх орноос нь хөөж дарамталдаг байсан байх юм. Үнэмшмээргүй сонсогдох хэдий ч ийм явдал болж байжээ. Цензургүй яриа нэвтрүүлгийн хөтлөгч, редактор, сэтгүүлч мөнх баясгалан өнгөрсөн жил цагдаагийн газраас гадаадд явахыг нь хориглож 10-аас 15 жилийн ялтай эрүүгийн хэрэг үүсгэн байцааж байсныг олон нийтийн сүлжээнд мэдээлсэн. Офшортонгууд сандралдаж Сүү Батболдоосоо эхлэн энэ бол худлаа хэмээн мэдгдлэхийн хотын мэр байсан Батүл хүү Чулуудаагийнхаа хамтаар манай офшор дансанд мөнгө байхгүй. Зүгээр л нээгээд хаачсан юм л да гэгчлэн хүүхэд хуурч байгаа юм шиг үлгэр ярьж байх тэр цаг үед манай мөнх баясгалан Америкийн нэгдсэн улс руу явах болсноо фэйсбүүкээр зарлаж олон улсын эрен сурвалжлах консорциумынхантай уулзаж офшор данснуудын тухай нэвтрүүлэг хийнэ хэмээсэнд манан бүлэглэлийнхэн цогцол болсон бололтой. Тэр өдөртөө мөнх баясгалан Америк бүхэл эрээн явах ирэхгүй болсноо олон нийтийн сүлжээнд мэдэгдэн постлж билээ. Гэтэл харин манан бүлэглэлийнхэн мөнх баясгалан эх орноо орхин гадаадад цагаачлахыг тулган шаардаж байжээ. Ганц мөнх баясгалагч тэгж эх орноос нь хөөж тууж байсан юм биш байж. Энэ тухайд тэр үед намайг ч бас эх орноосоо гарч гадаадад цагаачлахыг эрх баригч хүчний зарим нэгэн бүлэглээс удаадараа тулгаж байсан. Би яасан ч эх орноосоо явахгүй гэж бодож байсан тэр л цаг. Яг үүндээ бүлэглийнхэн бидний ихэнхийг Монголоос зайлуулахын төлөө байсан юм. Сүүлд сонсохноо баг бүгдд нь тийм санал тавьж байсан байдаг юм хэмээн бичжээ. Энэ юу юу гэсэн үг вэ? Таныг эх орноос ч хөөж гадагшаа яв хэмээн дарамталж өвгөө шоронд хийнэ хэмээн тулгаж байна гэд өөр төрөө төсөөлөн бодоод нэг үзтээ хөрсөн дээр нь унаж хүүгэн цэгэлсэн амниа суяатай эх орон газар шороон дээр алхаж гიშх хэрхээ асуулж аав ээж ах トゥ анд найз төрөл төрөсөд төрлөг нутгийнхаа ард олонтойгоо уулзаж тэврэлт хэрэггүйгээр дэлхийд ганцхан заяас нь дэнч хотоом наадмаа үзэхгүйгээр хүний нутагт ганцран гуниглаж нутгийнхаа тэнгэр байх тэрэл зүг рүү ширтэн ширтсээр насыг илээх тавилан хүчээр тулгаж байна гэд бодоод нэг үзээч тамин. Ямар аимшигтай төсөөлөл гэж 37 онд 30 мянган иргэнэ буудан хөнөөж шоронд хорж байхдаа ч нах яамны ярагчид эх орноо орхиж явах хэмээн тулгаж байгаагүй юм. Манан бүлэглэл 60 тэрбумын баг эл бүрдорж инх болт. Зүрхнээс минь цус юулгдэж тархи руу минь жавар хуйлран үлээж царцаах шиг болж байна. Тэдэнд тэр авилагчдад тэдгээр гэмт хэрэгтнүүдэд бүрэн эрхт Монгол улсын иргэнийг маань эх орноос нь хөөхөрхийг хэн олгосон юм бэ? Ийм хүмүүсийг одоо энэ чигтэн төрийн албанд толгойг нь илэн байлгасаар байх уу юм бэ?